Улсынх нөргөл оддын зүүд манаж үйлсвүүлсэн. Улс мөрн нь хуурх хөглөн урсан аялгуу тунарсан үлгэрийн гэмээр дэндүү сайхан нутаг бол олон ястан түмэн алдартны өлгийн алс баран хязгаар Увс аймаг. Энэ л нутгаас төр нийгмийн нэртэй зүтгэлтэнгүүд хөдөлмөрийн сайжууд Монголын нэрийг дэлхийд мандуулсан шилдэг тамирчид төрөн гарсан. Хаагтай шаргал цайны уур савсан гэрт эхлэл төгсгөлгүй нэгэн яриа өрнөх нь бүхийн тухай ярихаараа энэ нутгийн сар хээр хонож салхи шуурга болж байсан ч даанч нэг тоохгүй. Бүстэй болгоно нь барилдаж бүрэн эрхэт Монгол улсын гээд алдар цолоон дуудуулдаг болохоор аргачгүй bizээ. Тэр ярианы эхэнд гэлэг начин ховдын гэлэг Увсын суйлдаг нарийн хөх гэх яриа хөрөө мөнхөн юм шиг дуурсагдаж амнаас ам дамжин яригдах нь доомог өмтэй. Жотон гэлгээ гэдэг одоо манай Увс аймгаас анх удаа шахуу одоо Увсын их баярын наадам гэж барьж Монгол улсын цол начин цолыг өртсөн ийм одоо алдартай өх байдаг юм аа. Тэгээ одоо Увс аймагтай ховдын гэлгээ гэдэг юм. Ховд сумын хүн. Тэгээд одоо ховд аймгийн наадам, Увс аймгийн наадмууд гэж төрүүлсэн. Ирэн баруун Монголын тэр хавийнхаа наадмуудыг эзэн болж ирсэн юм да. Их аварга хэлсэнчлэг баруун Монгол төвний наадамтай эзэн явсан Увсын суйлдаг нарийн хөх бүгд наримдах Монгол ард улсын начин Жотон гэлэг нь одоогоос 100 жилийн өмнө эсгий туурхтанд жаргалын нар мандсан тэртех 1921 оны 3 дугаар сарын 1-нд Увс аймгийн ховд сумын Ачид багийн нутаг хар ус хэмээх газар төржээ. Ардын хувьсгалтай нас чацуу алдарт бөхөө Жотон гэлэг эцэг эхээсээ долуулаа юм. 1933 оны Увс аймгийн ховд сумын хүн амын нэгдсэн тооллогод Жотон гэлэг ах Жан, ах Намрал, дүү Хоржон, охин дүү Хумба гэсэн ах дүү нарын хамт бүрдэгдсэн байдаг. Энд нэр нь ороогүй 2 том ах болох Мягмар төвшин нар их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн гэдэг. Багасаал бүх барилдах дуртай байсан гэлэггүй 1930-ад оны сүүл үе 20 хүрээгүй насндаа Ачид нуурын хөвөнд болсон тахилгын наадамд төрүүлж бүхийн гараагаа эхэлсэн гэдэг юм. Ачид нуур аргагүй л ачаа өгч хожимо нэр нь үл мартагдах нэгэн хүмүүний алдрын замыг нээжээ. Та бидний харж байгаа энэ газар бол өнөөх гэлэг начингийн анх төрүүлсэн ариун дагшин газар. Бурхны ном гээд сүйд болоод байдгүй ч гэлэггүй энэ газар ирэх бүртээ арц хүч өгүүлэн алга хавсран залбирч Ачид нуурн та идэ будааны дээжээ өргөдөг байсан юм. Миний хөгшөө болох Жотон гэлгийн 100 насны энэ жил болж байгаамаа. Тэгээд миний өвөөгийн хамгийн анх одоо овоонд өрөлдөж төрүүлсэн одоо хүүхэд байхдаа төрүүлсэн наадам бол энэ Увс аймгийн ховд сумын Ачид багийн энэ тохон дүн гэдэг энэ газар миний өвөө 1936 оны үед анх төрүүлж эндээс бүхийн гараагаа эхэлж исэн ийм төвхтэй овоон дээр өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Манай өвөө ч одоо яг намайг яг ухаан орж байхад их тийм өндөр цэх нуруутай тийм хүн байсан. Тэгээ манай гэрээр их ирдэг. Тэгээд намайг их бас өвөр дээр нь сууж өсгөдөө бас олон наадамд бас хамт явжсэн. Тэр л одоо миний санаанд их тодхон үлдсэн байна. Хамгийн сүүлд гэхэд би нэг өвөөтэйгээ хамт Архны Начингуудын баярт одоо өвөөгийнхөө өвөр дээр сууж Начингуудын баярт орж исэн. Тэр одоо бас их турсгалтай тийм сайхан өдрүүд байсан. Өвөө манаас тэр Батсуур гэдэг тэр их том дархаа ургаар улсын цолны босго алхсан. Тэгээ тэр алхсан хүнийх нь нэртэй адилхан би тэгээ одоо бас 2 Батсуур гэдэг аврагтай болсон. Тэр түүхнээс одоо цаанаасаа л одоо тийм бас зураг төөрөг бас байсан болов.
Тун удалгүй эр цэргийн албанд мордож ховдын хязгаарт эх орныхоо торгон хил дээр манаанд зогсгууллоо. Овооны наадамд төрүүлээд үзчихсэн 20 шүргэж яваа гэлэгт цэргийн албанд очсон нь олзуур хууштай юм болж цэрэгт хамт татагдж очсон үе тэнгин залуустай барилдаж биеийн чилээ гарган барилдах ур чадвар нь улам нэмэгдэжээ. Тэгж явахдаа Хойволтой аймгийн Жаргалан сумаас ирсэн Батсуур гэх шагаа шиг бор хүүтэй өгөө аваатай барилдаж хүч бэрэг үзэж байсан юм. Тэр хүнээр хожимоо төрийн наадамд 2 төрүүлж 2 үзүүрлэн 15 шөвгөрсөн дархан авраг Шарвын Батсуур байлаа. Удалгүй эх орны зүүн хязгаарнуудагт Японы эзлэн төрөмгийлэгчид халдан довтолж цэрэг гэлэг Дорнод аймгийн Тамсгийн дивизэд шилжин алба хааж эх орны чөлөөлөх дайнд оролцож эх орондоо өргөсөн тангарага үнэнчээр биелүүлжээ. Жотон гэлэг эр цэргийн албаач сайн хааж эр хүний хиймрийн дээд бөхөөж сайн барилдаж хорндаагийн бүх хэмээн нэрлэгдэж явсан түүхтэй. Энэ тухай Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч Норвай бүгд найрамдах Монгол ард улсын биеийн тамир спортын улсын хорооны спортын мэдээ сонинд 1986 оны 8 дугаар сарын 13-нд хорндаагийн бөх ба түүний хүүхдүүд бүтээлдээ ийхүү гүйлжээ. Дэлхийн 2 дугаар дайны сүүлийн голомт Японы милитаризмыг буцсогсон их дайны дүрлсэн гал дунд Монголын хамгийн алс баруун хязгаараас ирсэн өндөр дуу нуруутай гавшгай нэгэн хөвгүүн баялдааны альва үргийг чадамгай сайн биелүүлж явлаа. Монгол зөвлөлтийн армийн дайчид элсэн цөл өндөр уул өргөн талыг туулан дайсныг үлдэн хож явахдаа ялалт манай талд үнэн манай талд гэсэн бат итгэлтэйгээр баялдаж тэр завсраа цэрэг эрсийн баялдааны болон улс төр бие бэлдрийг хөгжүүлэх олон ажил зохиож явсны нэг нь анги нэгтгэлүүдийн хооронд явуулдаг спортын тэмцээн тоглолтууд болоо. Ийм тоглолтын үеэр бүхэн барилдаан болох үрид мөнөөхөн шавилхан эр сэрвүү барьцнаас шийдэмгий мэх хийж учраа бөхөө хайж төрүүлэнтэй. Аливаад сэргэлэн гавшгай үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг урамтай сайхан барилддагт нь хурандаа цэрэндаш ихэд баярлан хайрлана. 5 жил 5 сар болж цэргийн албанаас халагдж нөхдийн хошигнон хэлснээр бол хурандаагийн бөх буюу цэргийн арсан цолтой мөрөөхөн хөвгүүн төрж өссөн утгаан зөрөгтөө дайснаа дарсан дархан цолтойгоор мордожээ. Тэр хурандад гэлгээд маш их хайртай. Юм л бол одоо барилдуулдаг, цорлуулдаг, магтдаг, үнэлдэг, хүндэлдэг байсан юм байна л да. Тэгээд цэрэг хамт явсан цэргүүд нь чи бол хурандаагийн бөхөө. Хурандаа чамд хайртай халамжтай анхааралтай хандж байна. Чи хурандаагийн бөх гэдэг. Тэгээд түүний хөөхтүүд гэдэг нь одоо тэр цэргүүдийн нэг нь гэлгээ өөрийг би тэр хурандаагийн бөхийн хөөхтүүдийн нэг нь биш барьжсэн залуучуудын нэг нь юм аа би. Тэгээд түүгээр нь би тэр хөрг нийтлэн нэрлсэн юм аа. Тэгээд гэлгээ би хамгийн одоо баян бодогддог юм. Гэлгээ бол тэр бие бэлтрийн хувьд ч тэр сэтгэл оюун ухамсар тэр амьдралын турш маш их хадуужилтай ер нь ёстой багш гэдгээр багш чанга хүн байсан л над үргэлж бодогдож байдаг юм да. Тийм сайхан Монгол эр хүн байлаа. Монгол улсын элчин жотон гэлэг Ховс аймгийнхаа ховд өмнө говь Тарайлан сумдад кино механикч, сайл сүний фермийн хэсгийн ахлагч, клубын эрхлэгч, ухуулагч, сургуулийн ярав, багийн дарга, худалдаа бэлтгэлийн дарга гээд олон ажлыг нэр төртөө хийж нам засгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн ажилсаг нэгэн явсан. Бохо барилдаж нутаг орныхоо нэрийг өндөр төрөхөөс гадна Монгол улсын хөгжил цэцгэлэлтэнд өөрийн залуунаас хүч хөдөлмөрөө зориулсан юм а. Өмнө 7 жилийн сургуульд 1965 онд анх танилцсан эхнэр нь Төрөө гэдэг хүн багийн багш. Өөрөө юуны сургуулийн нэрв хийжсэн ийм хүн байгаа. Монгол Ардын Хөсгөлт намын гишүүн гэлэхгүй эндэрхэн нуруутай махлаг тийм бор залуу хүн байсан. Нилээн чирэгдэх хүн зүгээр ер нь малчин залуу ямар янзын Монгол залуу байдг нь тиймэрхүү л цоос сэргэлэн махлаг
кенцрэгтэй их гөгцөн залуу гихгүйгээр хөвгтүүдтэй наад тоглосон, ярьж хөөсөн, бөх цохолсон иймэрхүү хүн байсан юм. Жотон гэлэг Овс аймгийн Бөхмөрн сумын уугуул цэрэнгийн Пүрвэй гэдэг авьяаслаг сайхан дуулдаг хөдөлмөрч олны тунд нэр хүндтэй Багангийн багш бүсгүйтэй гэр бүл болж 8 хүү 3 охины аав ээж болж өнөр өтгөн сайхан гэр бүлийг бий болгожээ. Гэлэг Пүрвэй 2 11 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс гадна ойр тойрны ах дүү төрөл садан айл сайхалтынхандаа тусархаг үргэлж зөв зүйлийн төлөө зөвлөж заан сургадаг байжээ. Би нэг ёсны 5 дугаар ангиас хамт байсан. 9 дугаар анги төгсдлээ. Тэр 11 хүүхэд гэдэг чинь бас амаргүй. 13-ын темпер нэг өөх хийгээл тавихад оройн дуустдаг тийм байсан. Их жоохон дун жил дараална тийм хүүхдүүд байсан. Одоо цөмөс жөндийгээд сайхан том залуучууд хүүхдүүд энэ хүүхдүүд бас сайн унаа. Хүн чанарын хувьд маш их сайн хүн байсан. Тухайн үеийн хүмүүс чинь чанартай байсан шүү дээ. Тэр дотроо ер нь маш их чанартай байсан мэдгэж байгаа үстэй. 11 хүүхдийг ганцаараа өсгөө тавина гэдэг чинь нилээн чадвартай, чанартай, ажилсаг хүн байж өсгөх нь үстэй ер нь бодоход. Манай эгч өнгөрч явах тэр эхний хүүд сэрэгт адгийн хүүхэд 2 ихэр хүүхэд нь 1 настай байж эгч маань өнгөрсөн. Түүнээс хойш Күргэн ах маань ээжийн уранд ээж, аавын уранд аав болж явсан. Жотон гэлэг Тамсгийн дивизээс ирэхдээ цэргийн заан цолтой халагдаж, сум орон нутагта ажил хөдөлмөр эрхлэхийнхээ хажуугаар үндэсний бөхөр барилдаж 1945 онд Овс аймгийн Баяр наадамд төрүүлж аймгийн Арслан цол хүртлээ. Энэ цаг мөчөөс л түүнд улсын наадамд барилдах битүүхэн хүсэл мөрөөдөл төрөх боллоо. Дараа жил нь буюу 1946 онд ардын хувьсгалын түүхтэй 25 жилийн ой тохиож Монгол оронд өргөн дэлгэр сайхан наадам боллоо. Ажил хөдөлмөрөөрөө өвлгөрж шээ болж төр улстай өндрөөр үнэлүүлсэн иргэд улсын баяр наадмыг урилгаар үзжээ. Тэдэн дунд Овс аймгийн тэргүүний ухуулагч гавшгай ажилтан Жотон гэлэг багтлаа. Баяр наадмын хүндэтэд зочид төлөөлөгчд Улаанбаатар хотод тусгай байранд байрлаж, төвд сүндэрлэн болсон хувьсгалын их удирдагч Жанжин Сүхбаатарын хөшөө өгнөх баярт оролцож, улсын төв театрын барилгын суурь тавих ёслолд гончгийн бумцанд тэргүүтэй тухайн үеийн нам засгийн удирдлагуудтай оролцож, хүн үнийн чарх хөдөлмөрлөж, улс их орныхоо хөгжилд гар бие сэтгэл оюунаа зориулах ёстой юм байна. Тэгж гэмээр амьд явсны амьдрсны утга учир гэдгийг гэлэг мартахын аргагүй ойлгожээ. Бас л сонин ховор түүх юм да. Ингээд наадмын бүхий барилдаан боллоо. Аймгийн Арслан Жотон гэлэг 1024 хүчтэн зодголсон ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадамд урам мэх авхаалж самбаага сорин барилдаж, төрийн наадмын торгон ногоон дэнжид Овс аймаг ховд сумаа алдар шуулан дуудууллаа. Хүчит бүхий барилдааны 1-ийн даваанд дотоод яамны авто тээврийн Данзангийн Пүрвийг, 2-ын даваанд хязгаарын газрын лавгжавын өлзийг, 3-ын даваанд гадаад явдлын яамны өмнөөс барилдсан Архангай аймгийн Тариат сумын Харьяат, 1926 оны улсын баяр наадмын түрүү бүх улсын арслан Шагжин Төмрөбаатрыг тус өвдөг шороодууллаа. Улмаар хүчит бүхий барилдааны 4-ийн даваанд тухайн цагт эд байсан ардын сайд нарын зөвлөлийн өмнөөс барилдсан улсын даян аврага Бадам доргийн төвдөнд орж тай уран мэхээ сорин барилдаж өвдөг шороодлоо. Энэ наадамд төвдөнд орж аврага 10 давн төрүүлж дархан аврага болсон юм. Хэдийгээр хүссэн цолондоо хүрээгүйч аймгийн Арслан Жотон гэлэг улсын цолдонгуудтай сэнжиг шуудаг атгалзаж төрийн наадамд барилдах боломж улсын цол өөрт нь ойрхон байгааг мэдрээд алс баруун хязгаар ховд сумд буцажээ. Наадамд барилдахаас гадна улс ардын хайж авах үе нам засагтаа үнэн ч ажилласан гавьяаг нь бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлөн ерөнхий сайд улсын шалгарсан Хошой Баатар
маршал хорлоогийн чой болсон сай шааж гутал малгайгаар шагнасан байна. Баруун Монголын алдарт бүх Жотон гэлгийн улсын наадамд анх барилдсан түүх ийм билээ. 1950 он буюу ардын хувьсгалын 29 жилийн баяр наадмаар дахиж бас Улаанбаатар хотод ирэх нэг завшаан гарсан байгаа. Гэхдээ тэр эрэхтэй бол нэлээд олон саад бэрхшээлийг давж ирсэн. Энэ нь болохоор 6 сард бараг нутгаасаа гараад тэр өдрөө 7 сарын 11-ний наадмын өдөр бараг нэгийн даваа шутрах үед одоо яармгийн дэмждээр ирээд барилдаж болох талаар асуухад тэр үеийн бүхий комиссийн дарга зөвшөөрөх юм бол болно гэж хэлсний дагуу комиссийн дарга баяр гэдэг хүн зөвшөөрөөд тэгээд нэгийн даваанд ямар ч гэсэн гараад учраа бөхөө бол давсан байгаа. Ардын хувьсгалын 29 жил 1950 оны наадамд нэгийн даваанд цэрэгтэй оноолтод тааран давсан аймгийн хурц арслан гэлэг, 2-ын даваанд офицерийн сургуулийн галсанг, 3-ын даваанд тусгай хорооны сономыг, 4-ийн даваанд эрүүлэг хамгаалахын нэрийн өмнөөс барилдсан улсын зам балбарыг өвдөгшрөөдууллаа. Гэлэг балбар зааныг сэрв барьцнаас дүүгүрдэн эргүүлж сунган шидсэн. Ингээд 4 давсан гэлэг хоол идэжээ суудлаа. Улсын авраг Шарвын Батсуур амллаа гэхэн дуулдаж. Увс аймгийн Ховд сумын харьяад Жотон гэлэг гараарай гэхэн тэрэ. Яаран сандран очтол үүдэн дээр хүмүүс шаваад оруулдаг. Хамт хоол идэж суусан циркийн барилгын ажилтнууд гэлэгийг барилдааны хашаа давуулан шидэж оруулж өгсөн гэдэг. Ингээд өмнө нь цэрэгтэй хамт барилдаж явсан барилдааны баг зэрэг мэдэх Батсуур аврагтай энэ тэнцүү барилдаж барьцгүй тоогдох мэхээр төрийн наадамд 2 төрүүлж нэг үзүүрлээд байсан алдар таврагыг өвдөг шороодуулж бүгд наримдах Монгол ард улсын начин сол хүртэжээ. Улмаар бүхийн барилдааны 6-гийн даваанд улсын арслан Дэрэм-бор хэмээх самдан жигмэд арслан амлан барилдсан юм. 2 бүх хөгтийн барилдаанд давхар унаж хөлийн цэцэн шийдвэрээр дахин барилдлаа. Тэгтэл Дэрэм-бор арслан 20 тэмэх хийж гэлэг гон нүдийг бүтэлж хэмдэр. Наадмын комисс 20 тэмэх хийсэн арсланг бүхийн барилдаанаас хасах гэтэл гэлэг гой тэртээ тэргүй би цааш нь барилдаж чадахгүй болсоо намайг хасчих хэмээн хэлснээр Дэрэм-бор арслан барилдаанаа үргэлжлүүлсэн гэдэг. Гэлэг гой бөхөөсөө гадна хүнлэг энэрэнгүй нэгэн байсан нь ганцхан энэ жишээрээс л харагдаж байгаа юм. Манай болоод ховцноос төрсөн ер нь ихний начлда. Тэгтээ бол ер нь баяр дөрүүдээс бол тэр үед бол одоо улсын цол авсан бөхчүүд байгаагүй байсан байна. Зүгээр одоо Өндөр хангаас хүмүүс бол улсын цолтой Маялаа начин, Цэдэн Балжир начин байсан боловч яг баяр дөрүүдээс улсын цол авсан хүн байгаагүй. Тэр хол нутгаас ирж барилдах бол бас одоо их хэцүү байсан гэж байгаа юм. Миний бодлоор бол одоо өвөөгөө олон наадмын даваанд одоо унаагүйгээр начин цол хүртсэн бөхөө гэж одоо өвөөгөөрөө бахархаж одоо явж байгаа. Дөрвөн ордын нутгаас дөрөө харшуулж ирсэн дөмгэрийн хуйх нарийн хөх, уран шагламгтай увсын суйлдэг нарийн хөх, улсын наадмын 5-ын даваанд уултайгаа өрсөн нарийн хөх. Батсуур аврагыг ид байхад нь барьцгүй тоогдсон нарийн хөх 6-гийн даваанд унаагүй юм. Нарийн хөх 100 жилийн түүхэнд босоо үлдсэн нарийн хөх. Шаргаж байгаа наран зүг жолоо эргүүлсэн нарийн хөх, жаахан шарга явдалд суудал зассан Жотон хүү нарийн хөх. Жотон гэлэг гой сайн бөхөөс гадна сайн хань, сайхан аав байсан юм. Түүний үр хүүхдүүд ачи зээнаар өнөөдөр өнөр өтгөн сайхан айлууд болж галголом том бадраажээ. Мөн Монгол өхийн түүхэнд 3 үеэрээ барилдаж төрсөн нутаг төр түмнээ баясгаж байгаа удам ховор 8 хүүгийн 6 нь барилдаж улс аймаг сумын цол хүртсэн. Том хүү нацагд орчин сумын начин
Дараагийн хүү даваа самбуу улсын начин. 3 дахь хүү дамтан сүрнэн сумын цаан. 4 дахь хүү найдан доржин сумын цаан. 5 дахь хүү намсрай живна улсын харцаг. 6 дахь хүү насан батан дэд хорондоо цолтой. Зөвлөлт орсуулж суралцж байхдаа барилдан төрүүлж байсан гэдэг. 7 дахь хүү давааны мань холбооны инженер, 8 дахь хүү дансран аймгийн цаан цолтой нутаг орондоо эзэн сун амьдарч аавынхаа үргэлжлэл болон цаг хугацааг туулж явна. Хүүхдүүдээс нь хамгийн түрүүнд улсын цол авсан хүн бол химийн шинжлэх ухааны доктор профессор Даваа самбуу. 1982 онд улсын арслан Хайдвыг 5-ын даваанд өвдөг шороодуулж улсын начин цолтон болсон юм. Бөхөөсөө гадна эрдмийн их ажилд цаг заваа зарцуулж, Оросын холбооны улсад эрдмийн зэрэг хамгаалж, Монголын химийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Даваа самбуугийн маань судалгааны ажлаар хийсэн одоо яг цол хамгаалахдаа 10 гэдэг өгүүл бичиж нийтлүүлсэн байсан. Тэр 10 гэдэг өгүүллийн нэг өгүүл нь бол өөр гадаадын олон улсын мэрэгжлийн сэтгүүлд англи хэлээр хэвлэгдсэн байгаа. Тэгэхээр одоо бол би чинь бас олон жил энэ ихтэй сургуулиудаар доктор хамгаалдаг зөвлөлд явдаг л да. Тэгээд хараад байхад одоо бол тэр ажлын талыг хийсэн хүүхэд доктор хамгаалж байгаа. Тэгэхээр тэр олон жилийн өмнө тэр төвшний ажлаа хийгээ хамгаалчихна гэдэг бол энэ бол зүгээр нэг барилддаг хүн биш гэдгийг л бүр өстө барин 50 батлаад байдаг байхгүй юу? Жотон гэлгийн 4 дахь хүү найдан доржин сумын наадам дарб төрүүлж тав үзүүрлсэн манлай зан. Дээлтэй болгоно ноцолддог бүхэн орон овсын сэнкэр хязгаарт ийм амжилт гаргасан сумын зан ховор гэлээ. Ахнуудын сум чинь нар 20-30 жил машин барьсан. Тэр өмнөгөө сум гэдэг чинь ээжийн аавын ажиллаж байсан. Тэгээд тэр юм уу би тэнд ажиллаж амьдэрсэн. 10 хэдэн жил одоо мөрөв. Тэгээд яг хаад ингээд барилдах гэхээр чинь тухайн цагийн амьдрал нэгдүгээр, хоёрдугаар одоогийн хүүхдүүд чинь ийм сайхан бие болдор гэх юм яг ажиллаа хийж яваад гуардан болсон одоо маргааш наадам гэгээл тэгэл гүйж чал барилд. Би ерөөсөл хов дэмгөө 2 тал 10 төрүүлсэн. 5 үзүүлсэн. Намайг бохвол чихвэ гэдэг бодол байсан. Тэгтэл бохволно гэж хэлэхгүй штэ. Тэр бол манай аавын чанар байдаг баг. 1988 он Ардын хөвсгөлийн 67 жилийн ойн баяр наадамд Монгол улсын начин Жотон гэлгийн хүү намсрай жив зодоглож хүчит бүхэн барилдааны 5-ын даваанд улсын зан тулгааг 6-гийн даваанд улсын арслан Бандин Ганбаатарыг өвдөг шороодуулж Монгол улсын өсөх хидэр начин цол хүртэж аавынхаа цолыг ахынхаа цолыг хүртэж нэг гэр бүлээс улсын цолтой 3 хүн төрн гарч бас нэгэн ховор сонин содон амжилтын эзэд болсон юм. Одоо манай ховд сумын Шивэр оргидын нутаг Дээд нуур гэдэг газар энэ. Богдын улаан гэж энэ одоо хойно байгаа энэ улаан уулыг манайхан одоо их дахиж үтдэг. За энэ сайхан уулын ингэрт одоо энэ одоо миний төрсэн газар энэ үхэнд байна нуурын булаг гэдэг газар. Ойрхон одоо эндээс 2 км газар байна. Миний ээж тэмдэглэлд бичсэн галгүй төрсэн анхны хүүгээд тэмдэглэл дээр бичсэн байдаг надад. Аав надад 88 оны наадамд явахт маань онгоцны бодлого гаргахтаа. Миний одоо 6 даваад ирээрэй гэж хэлээд захиа явуулж ирсэн. Би яг аавынхаа захиарыг биелүүлээд 6 даваа 7-гийн даваад Батэрд наврууд унаа тэгээд авдын шороод ирчихсэн. Аавынхаа хэлсэн яг хөслийн бол биелүүлсэн гэж би хувьд боддог. 67 жилийн ойн баяр наадамд амжилттай сайн бэрэлсэн залуу намсрай жив Сүхбат Эднэвэ Соггэр нар бүгд наримдах Монголд улсын начны цол тэмдэг олох ёслол үндэсний их баяр наадмын өргөн хүндлэлд боллоо. Их баярлсан байсан. Тэгвэл миний хэмжээг мэдчихсэн бол 6 даваад ирээрэй гэж хэлэхээр аав маань миний хэмжээг мэдэл давааны тоог хэлсэн байх гэж би боддог л та. Би ерөөсөө байнга зурстай аавын дээр ирдэг байсан. 90 жил болгоо ирж уулздаг. Аав маань ганцаар улаан гомд амьдардаг байсан байшинд. орон сууцнд байдаг. Өөрөө хоолундаа ийд чинь ямар ч гадны хүний 10 жилийн өмнө 20 жилийн өмнө 30 жилийн өмнө 40 жилийн өмнө 50 жилийн өмнө 60 жилийн өмнө 70 жилийн өмнө 80 жилийн өмнө 90 жилийн өмнө 100 жилийн өмнө 200 жилийн өмнө 300 жилийн өмнө 400 жилийн өмнө 500 жилийн өмнө 600 жилийн өмнө 700 жилийн өмнө 800 жилийн өмнө 900 жилийн өмнө 1000 жилийн өмнө 2000 жилийн өмнө 3000 жилийн өмнө 4000 жилийн өмнө 5000 жилийн өмнө 6000 жилийн өмнө 7000 жилийн өмнө 8000 жилийн өмнө 9000 жилийн өмнө 100 жилийн өмнө 200 жилийн өмнө 300 жилийн өмнө 400 жилийн өмнө 500 жилийн өмнө 600 жилийн өмнө 700 жилийн өмнө 800 жилийн өмнө 900 жилийн өмнө 1000 жилийн өмнө 2000 жилийн өмнө 3000 жилийн өмнө 4000 жилийн өмнө 5000
асрамжинд оролцоо байж байгаа л тэгээд 76 наснд үед болсон да. Гурван начинтай болсон Увс аймгийн Ховд сумын зон олон магнай хагартал баярлаж, Жотойн гэлгийн өрөө удмаар бахархан омогшлоо. Хожимо Ховд сумын ард түмэн гурван начингийнхаа алдрыг тэмдэглэж баруун Монгол нутагт байгаагүй өргөн дэлгэр наадмыг хийсэн юм. Монгол улсын начин Жотойн гэлэг, гэлгийн даваа самбуу, гэлгийн намсрай жив гэсэн гурван нэр Монгол бүхийн түүхэнд тодоос тод үлдэжээ. Уран насны баярыг хийхэд бид зүгээр нэг авч ирээд энд одоо нэг цай зөөгээд нэг барилдаа явуулаад өнгөрөх бол их онц ш байсан. Тэр хүмүүсүүдийг авч ирж бас тусламжтай ийм байлгах шаардлага гарсан. Тэгээд тусаа комисс томлоод сумын засаг дарга миний үеэр ахлуулсан комисс явуулсан. Тэгээд би өөрөө комиссийн бүрэлдэхүүнээс 2-3 хүн авч Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хотоор явж нутгийнхаа уугуул иргэдтэй уулзаж ийм асуудал бид нэр ярьж байна. Нутгаас одоо төрсэн нэг гэрүүлээс төрсэн 3 насныхаа баярыг хийх гэж байна. Та нөхөд минь дэмжиж өгөөч гэгээд Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн нөхдүүдтэй ярьж тэд нөхдүүдээс одоо ингээд одоогоор бол амьд сэрэн 2 улсын начин гэлэггүй одоо 2 хүү байна. Энэ 2 хүүд нэг машин бэлэглэе. Нэг нь Улаанбаатар хотын нутгийн зөвлөл одоо шийд, нэг нь Ховд сумын иргэд бид нэр шийдий гэсэн ийм асуудал. Тэгээд тэр зөвшөөрөгдөж Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэтийн нутгийн одоо уугуул иргэд бол маш их дэмжлэг гэж өсөн санаачлал гаргасан. Тэр үеэр би явж байхдаа Эрдэнэт хотод очиж хотын иргэдтэй уулзжгаад гэлэггүй одоо бурхан болсон байгаа гэлгийн шагналыг хамгийн том хүү сумын заа нацаг доржид одоо гардуулъя. Тэгтээ бол одоо гэлгийн зураг би авч явсан. Гэлгийн дүрстэй одоо кивс хийлгээд Эрдэнэт хотод захиалж хийлгээд тэгээд 3 насны баяр дээр хамгийн том хүүд нь аавынхан зурагтай кивс бэлэглэж гардуулж ирсэн ийм төвхтэй. 2001 онд би 10 дугаар анги төгсөж байхад 3 насны ойгээд Ховд сумд зохиосон. Тэгээ одоо тэнд манай авд гардуулж ирсэн одоо ийм дурсгалын хевс байт юм манад. Манай аваар дамжиж одоо манад надад ирсэн. Тэгээ нэг 2 байдаг те одоо хөөрг нь бас манай хөгшөөгийн хөөрг, гэлэг насны хөөрг одоо надад манай аваар дамжаад би одоо том залуугийнх нь ганц залуу учраас надад ирсэн байдیں۔ Тэгэн дурсгалтай ийм л 2 байдаг те. Өөрийнхөө одоо ганц барьж идэлж хэрглэж исэн юм надад ирсэнд би одоо их маш их баяртай бахархаж бахархлуулсан гүнийхээ ямиг барьж байгаа их баяртай байдаг шүү дээ. Жохон хөвгтөөс юм 98 онд манай даваа нэмэх бурхан болж явахт Завхан аймагт би автог хамт явжсэн. Тэгээд цахилгаан нөө дуудлага ирээд нөө онгоцон цуугаа явуудаг манай авт. Тэгэхээр би ард нэг 6 дугаар ангидээс байхад 6 7 дугаар анги жохон хөвгт 30 байраад ирж исэн. Завхан аймагаас Увс аймаг руу. Тэгээ одоо нэг жохон өрөөлнийхээ зайгаар л харж жолооч үлдсэн анх одоо толгой дааж машин барьж жолооч үлжсэн цаг одоо тийм лээс одоо өөрөө тэрнээс хойш тээврийн тэрэг барьж энэ жолооч болоод 20 жил болж үнэмлэх аваад гэлэг гэж одоо хамгийн том нь манай ээжийн зүрх гэлэггүй хамгийн том хөө том 48 онд төрсөн. Манай хадам аавын зургтай. Тэгэл анижлтайгаа эхнэр 4 хүүхэдтэй амьдрын. Сайхан амьдчинд уран нутагтаа л амьдэрч. Тэг. Энэ онд Монгол улсын начин Жотойн гэлгийн мэндэлсний түүхтэд 100 жилийн ой тохиож байна. Удам судрын хаан нарыг өндөр төргөж яваа үр хүүхэд ачид цэнэр аавынхаа өвөөгийнхөө гэрэл төхөшөөг төрсөн нутаг Увс аймгийн Ховд суманд нь босгож нутгийн зон олноо баярлууллаа. Гэрэл төхөшөөний өлмид 11 хүүхдийн бэлэгдэж 11 мөнх ногоон гацуур мод суулгажээ. Удахгүй энэ 11 гацуур модны сүүдэрт Ховд сумын хүүхэд залуучууд бүхий тухай хуучлан суух нь лавтай. Осоо химря
Би хоёр их хэрдүүтэйгээ бид гуруула хамгийн сүүлд автагаа сүүлийн жилүүдийг хамт болж өнгөрөөсөн өмнө бол бий байгаамаа. Тэгээд манай аав бол ер нь биднийг бол хөдөлмөр сургасан, бас үгдаад сургасан, хатуужилтаа сургасан. Энэ бүхэн бол бидний бүхний амжилтанд хүрэх ажил төрөлтөө амьдралдаа алдаагүй оноогүй явахын гол захиалсыг мөн загч сургадаг байсан юм аа. Сэргээс ирээд би аймаг орон нутгад байрлаж эхэлсэн. Тэгэхэд бол манай аав нэг 60 гарсан хүн байсан. Тэгээд одоо ерөөсөө манай аавын бол ерөөсөө ганц хоббин бүх хаана барилдаан болон явна хүүхдүүдийг манай ач тренерыг бүгдийг л бүхэн хүмүүжлэр хүмүүжүүлж сургаж одоо энэ Батсуур аврагын чинь жоохон 4-5 настай байхад л одоо бүгдийг зөвлөж зааж ингээл одоо хүүхдийг хүүхдгэхгүй том хүнийг том гэхгүй аав нь дандаа зөвлөгөөгч сургаж бүх бэлтгэс ажилд бол ер нь сэтгэл зүрхийг зөвлөдөг байсан. Энэ бүхэн одоогээрээ барилдаж хахад бас урам зориг өгөөд би чинь бас сэргээс ирсэн бас туршлага дутуу ийм хүний чинь манай аав бол байнга зөвлөж за миний хөө ингэж барилдаж шүү тэгэн шүү ийм байдаг шүү гэдэг одоо ерөөсөө бүх туршлага юмыг бол байнга хэлж сургадаг байсан юм аа. Ер нь манай аав бол одоо би одоо аавыг ер нь хамгийн их багтаж авдаг юм бол манай аав бол ер нь хаач авсан гэлэг насны хүн гэтэл одоо танихгүй хүн байхгүй. Ааваар минь танихгүй бол ахаар минь тань, ахаар минь танихгүй бол дараагийн ахаар нь тань. Энэ бүхэн бол ингээд аавын минь ач бие юмаа гэж би ер нь дотроо бодож өгдөг. Ажил хөдөлмөр хийгээд янз бүрийн ажил төрөлхөөцөлтэй явж байгаа. Энэ бүхнүүд чинь маш их тус болдог. Энэ бүхэнд бол би их ааваараа их бахархдаг. Аав маань энэ дээр үед бол одоо юм жанжин малгай байгаагүй. Тэгээд энэ зах зээл эхлээд 90-ад онд улсын цолтонгуудад ийм малгай тэмдэг бий болоход манай хамгийн түрүүнд манай аавд энэ спортороноос ийм малгайг одоо ингээд гардуулж өгсөн байхгүй юу. Аавын маань одоо чөлөөлөх тайнд оролцож яваад одоо тэгээ одоо тэрнээс ингээд нөгөө ой медалууд нь одоо байлдааны нөгөө тэр тэгээд янз бүрийн одоо ийм шагнал медалууд нь бүгд энэ одоо энэ бол Улсын нөгөө дархан хотод цохогдсон анх удаа улсын ачингууд зөвлөсөн ийм уулзалт барилдаан болсон тэрэнд очиж оролцоход нь дурсгсан ийм тэмдэг байгаамаа. Гэлэг ах маань одоо манай Увс аймгийн ховц хүн байсан. Одоо гэлэг ах бол манайхаар зөндөө ирж гардаг. Одоо тэгээд байнгын одоо бүх барилддаг бүх юм тийм ойлголттой байсан. Тэгээ манад ирж одоо бид нэр айл хошоо зогсож байсан. Баяр наадам болохоор л ерөөсөө нэг сарын үрдэл одоо яваад алгуулцдаг. Тэгэл одоо бүх хаан одоо бүх болж байгаа хаан тэмцээн уралдаан болж байгаа. Тэр аймгийн одоо тэр сумд л одоо бүх эзэмтэйг хараад одоо тийшээгээ явдаг тийм хүн байсан юм аа. Тэгээ манай бол одоо тэрний төрсөндөө одоо тэгэл ах маань тэр Увс аймгийн дээр бохмон сум Ямаатай ууланд одоо манайхад цуг намарж зогсож одоо гүү барайл айраг уугаал ингээл одоо намарж байсан. Би одоо тэдний хоржаагийн одоо том хүн. Одоо энэ манайхан яг гэрэл зургууд яг л адилхан байна. Төстэй бүх одоо барилга хамбар тэр хацар мацын одоо яг одоо төстэй яг жинхэнэ яг оригинал юу гэж болсон байна. Одоо энэний хийсэн одоо доос бахын өөр хүүхдүүд одоо хамсар нэгштэй одоо баярлал заргаснаа илэрхийлж байна. Тэгээд одоо энэ тоглож байгаа одоо ах дүүнэрд бол энэ хүний одоо энэ 100 насны ойн баяр тэмдэглэж байгаа энэ ёслолд оролцож байгаа ах дүүнэртэй одоо сайхан бүхнийг одоо хөсөөрэй. Одоо ахыхаа энэ залгамж халаа болсон энэ сайхан хүмүүстүүд одоо ирээдүйд одоо бас бүх торхойхаа гэж одоо бодож сууж байна. Ахыхаа одоо цолноос ахиу цолд одоо улсын авраг одоо аян авраг ингээд төрж байна. Одоо дахин залмж болсон хүүхдүүд одоо төрөөсэй гэж л одоо бодож суунда. Холын холоос мэрэлзэн урсах ховд голын хөвөнд шаргал ангир над шиг хөвхөн намар цагийн уран зураг гэлтэй. Ижитэй орчлонд ирээд буцах нь хүмүүний амьдралын мөн чанар буй заа. Шотон гэлэг
Эхнэр бүрвэтэйгээ энэ голын гармыг баруунаас зүүнээс баруун тийш хэдэн удаа хөдөлцөөд гарсан бол энэ гол хэрвээ юм ярьдагсан бол мөн ч сайхан дурсамжийг нүдэнд харагдтал ярьж өгөх байсан. Гэлгийн 3 охин нь ижигээ дурайсан гэдэг. Сайхан дуулна, олны дунд үргэлж хүндлэл хүлээнэ. Том охин дар сүрнэн ижийнхээ багш мэргэжлийг өвлөн авч Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын төлөө ухамсарт амьдралаа зориулж явна. Ээж маань багш хүн байсан, багангийн багш, гэрахын багш, тэгээ хөдөлмөрийн багш гэдэг одоо дандаа тэгж ажиллаж байсан их олон шавнартай, их ав яаслаг, бөмбөг тоглоно, дугуугаар уралдана, тэгээ шатардаан бүх юм яа бүжгэлэн дуулан, манлин, гармон тоглоно. Ийм их ав яаслаг хүн байсан учраас тэгээд бас манай дүүнер ч юм уу одоо манай өрх хөхт атсан нар ч бас урлагаар жилавьяста аав маань бүх спортоор хичээлдэг асууж урлагийн спортын тийм авьяастай хөхтүүд байгаа. Ээжийнхээ мэргэжлийг өвлж авсандаа ч баяртай байна. Миний ээж чинь дөшин шаруу гэдгийг удамтай дөшин шарвын охиныхан хөхт байхгүй юу. Тэгээ миний ээжийн талд бас бүх монта гээд манай ээжийн нагц одоо аавынх нь ээжийнх нь дүү тийм сайхан бүх монта гээд уст аймгийн арслан тийм цолтой тийм бүх хүн байсан. Тэгээд одоо манай дүүнер маань ийм спортоор амжилттай ингэж барилдаж спортын өндөр амжилт гаргаж байгаа явал хоёр талын удамтай болов гэж би бас дотроо баярлаж явдсан шүү дээ. Тэгээд аав маань нөгөө ээжийн нараа үлдчихэд тэгээд манай хоёр охины чинь бас заримдаа манай ээжийн талын хүмүүс чинь тус тустай аваад салгаж хүн хийхөө гэж хэллээгээд манай аав над төрхээр би уйлаад аваа яах юм бэ? Хоёр дүүгэн хүнхээгээд авчих яагээл би чинь 13 14 настай байсан шүү дээ. Тэгээд доороо 6 дүүтэй үлдсэн. Тэгээд одоо миний дэйтал найд норж бид хоёр ингээл 6 дүүгээ тэгээд хоёр ихрий чинь өглөөс бас яаслалт нь хөргөж өгнө. Хичээлдээ гүйжирэн хичээл хожигдно. Манай ээж багш байсан болохоор нөгөө багш нар чинь юм хэлэхгүй тэгээд хөөрхөө өнчнөрөөс юм сууд чинь за яах вэ тэгээд хожигдсан ч гэсэн тэгээд юм хэлэхгүй тэгээд бид нарыг оруулдаг байсан. Тэгээд аав маань ингээд 11 хөхтөө өн чинь хоцорчаа тэгээд нөгөө бүх хүүхдийг амьдралтай, ажилтай, мэдлэгтэй, мэргэжилтэй болгоод тэгээд ийм сайхан болгож байгаад ааваараа бүр их бахархаж байгаа шүү дээ. Нутгийн хөгжүүл ерөөсөө дандаа харангуйтаа ээжтэй ямар адилах юм бэ? Одоо насчаад ирэхээр бүр адилхан боллоо гэж ярьдэн шүү дээ. Тэгээд ээжгээ дураагаад төрсөн. Тэгээд ээж маань одоо бурхны орноос аав ээжээр манд хараад охин сайн явнаа гэж харж баярлж байгаа баха гэж бодож байна. Тэгэхээр би ээжигээ дурсаад одоо аав ээж хоёртаа зориулаад ээжийн тухай дуудуулчих. Инээгчин хүртэл ээжгээд хэлэлцээд байх юм аа. Энэ дүрмэргэнэ биштэгэ игэл үйлсийн гаргуунтай игнэхгүй байхдаа би хичээл юм да ээж миндээ ярих чинь хүртэл ягдаа яггээд хэлэлцээд байх юм аа язамгүй гинэ би ээжтэйгээ ялгамаш тихэн сайхан язамгүй л байхдаа Жотон гэлгээнд нэгэн баяр төвөл явдал болсон нь ихэр охид болох оюун чимэг отхон гэрэл нар нь хорвоод мэндэлсэн юм. Оюун чимэг нь багаасаа л спортод дуртай, өсгөлүүн биетэй, хөнгө атлетикийн спортоор хичээлж 1984 онд 16 наснда Монгол улсын аварга болж дээд рекордыг тогтоож спортын мастер болсон байна. Улсын болон орон нутгийн олон тэмцээнд тэр төрүүлж аавынхаа ээжийнхээ нэрийг гаргажээ. Харамсалтай нь 20 хэдхэн настай хорвоогоос утсан юм. Хэрвээ амьд сэрэн байсан бол өдийд Монголын нэрийг дэлхийд мандуулсан шилдэг тамирчин болсон байх нь тодорхой. Харин отхон гэрэл охин дуучин болж ихрийнхээ, ижийнхээ,
дуулж амжаагүй дууг дуулан Монголын ард түмнийг баясгаж явна. Эрдэнэбат гэдэг ангийнхаа хүүтэй гэр бүл болж 2 сайхан хүүтэй болсон. Том хүү лам хүү нь аймгийн харцаг, баг хүү мөнх эрдэнэ нь цэргийн начин цол аваад байна. Удахгүй нагц ахнар шиг төрийн наадмын торгон ногоон дэнчид халин дүүлэх мөрөөдөл тань бэлтгэл сургуультан базааж байна. Ийм сайхан аавын одоо охин болж төрсөндөө бас бахархаж явдээ. Аав ээж хоёроор хоёлангаар нь би бахархдаг юм аа. Миний аав бол Монгол улсад нэртэй ийм сайхан хүн байгаа. Аавыг өдөө зэрэгтэй ийм сайхан зол хэрэгмтэй ийм байхад манай ээж нь одоо маш их хүч хөдөлмөр орсон гэж би боддгийн. Хүүхэд байхдаа би мэдэхгүй байсан. Намайг 8 сартай байхдаа ээж манаас барьсан болохоор би одоо өөрөө ингээд 54 насыг насалж байна. Ингээд одоо ингээд өөрөө нас их тусмаа би ээжигээ их бас их ухаарч ингэж ойлгож байгаа. Ер нь аавын маань нэг сайхан амжилттай цол хэрэгмтэй явсан бол миний ээж нь их нөр их хүч хөдөлмөр ягаад гэвэл 2 жилийн зайтай 9 хүүхэд гаргаад дахиад 4 жил болоод би 2 ихэр битээр гарсан. Тэгээ миний ээж чинь багш хүн байсан болохоор хажуугаараа хүүхдүүдээ тэр олон хүүхдийг дээр нь одоо ардын их олон хүүхдүүд хичээл зааж тэгээд аав маань одоо аймаг сумд одоо 6-7 төрүүлж үзүүрлэж улсад цол авчна гэхээр мэдээж тэр үед аав маань гэрт байхаас байхгүй нэг тэр ар амьдралд манай ээж л одоо маш одоо юу ч дутаахгүй ингээд бүгдийн хүүхд нөгөө багш хүн болохоор сайхан өсгөжсэн. Тэгээд энэ одоо аав бол үнэхээр энэ хань ижлийнхаа сайханд ийм сайхан өндөр цол зэрэгэнд хүрсэн юм сайхан тамирчин болсон гэж би одоо ирж боддог байхгүй юу. Одоо би аавтайгаа 26 нас хүртэл Улаанбаатар Ленин клуб гэж тэнд багшин сургуулийн оюутнуудын бүжиг болчихсон. Тэгээд бид нар ингээд наадам тарчгаад ингээд бөхчөд очиж тэр бүжгэн дээр оролцоод тэгээд би ээжтэй чинь танилцчихсан. Ингээд их олон хэлдэгсэн. Нөгөө манайд ч нөгөө аавыг хүмүүс нөгөө бүх болохоор их орж ирдэг. Тэгэхээр аав ингээл би одоо улсад зааны өөртөө их итгэлтэй байсан. Би бол улсад заан болох байсан. Одоо миний өр хүүхдүүд ач зээнээс одоо миний хүслийг биелүүлэх байх гэж бас ёстой амбардам ярьдаг байсан. Би заан болох байсан гэж. Бичиг гэж ёстой янз бүр гоё бичнэ. Ёстой бид нэр их удаан бичиж гоё бичнэ. Хэрвээ огшоод ирээсэл бичсээрэл гоё бичээд ёстой дураатал бичээд гаргадаг. Ийм сайхан бичигтэй хүн байсан. Их сайхан бичигтэй, сайхан дуулдаг. Ингээл багшуул тэгээ зөвхөн та миний шав шиг юм уу олон шавнар Монголын өнцөг болон бүртэл ажиллаж хөдөлмөрлөж явсан байх гэж би бодож байдаг. Дагаад тэднийхээ сайхныг донцных сан үзэж чадаагүй хүн харамсмаар. Тэгээд түрүү багш бол ард түмний өрхөөгтийг сургууль хүмүүжүүлсээрээ бол ардын багш олон сайхан өрхөөгтөд төрүүлж өсгснээрээ бол ачиртай сайхан ээж багш намайг багш болсон миний багш миний ханыг багш болсон миний ханыг багш энэ нэрээ бол түрүү багш би одоо их үнээр бол бахархаж явдаг. Түрүүгч маань манай нахцахында нэгсэндээ ирж хоёр хүүхдийн декретний 45 хоног эхний 45 хоног өгдөг байсан юм а бидэнд. Тэр 45 хоногоор Вокморон сумд ирж нагцтай ирж байж агаад тэгээд хоёр ихэр хүүхэд нь эмнэлэгт очиж төрсөн юм а. Тэгээд шөлөөд очсон чинь одоо нэг хүүхэд гарах гэдэг төр хүлээж агаад намайг хүлээлгэж атал тэр нэг охин төрөөчийн охноос цаг 30 минутын дараа төрж ирсэн юм. Тэгээд проекттай би шөлөөгөөд тэгээд хоёр охинд нь ижил хөнжил хийж өгöd гэртээ гаргаж авчихсан юм аа. Тэгээд гэлэг ах маань малчин гаралтай хүн олуулаа их олон сайхан ах дүүтэй тийм хүн байсан юм аа. 3 дахь хүү дамтан сүрнэн сумын заан цолтой ослгүй манлаа онцөй тээвэрчин явсан юм. Ерөөсөл хүүхдүүд нь аав ээжигээ хөдөлмөрч ажиллаж хичээнгүй өссөн. Нутаг усныхнаж андахгүй сай бидэн гэлэгийн хүүхдүүд ажилтай хэрсв гэдэс затгалан мөр бүтэн явах хүмүүс хэмээн тодорхойлно. Манай аавын гэлгийн одоо 3 дахь хүүхэд байгаа. Тэгээд аавынхаа талаар одоо дурсаж яшхад энэ 8 хүүгийн одоо хамгийн төрүүлж одоо энэ бүхийн цол авсан хүн манай аав байгаа. Ховд сумын наадамд одоо 8 даваад сумын заан гэдэг цолыг хамгийн анх авч ирсэн. Тэгээ би одоо энэ
аавыг булган сүйлтэй энэ бүхий цолыг авч яжээ гэж ингэж дурсаж боддог. Цагаасаар болохоор ингээ хамгийн том ахындаа эхлээ очдөг байхгүй юу бид нар. Тэгэл очихоор бүх хүүхдүүдийг ингээ барилдуулна. Тэгэл тэр хоёр багны хажуу талд тэр манай одоо том бэргийн эгч маань ингээ дарцаг бараа суудсан. Нөгөө талд нь нөгөө ингээ хайрцагтай алимнууд ингээ тавьсан байдаг байсан. Тэгэл дээрээсээ барилдуулаад нөгөө давсан ч бай, унсан ч бай. Дээрээсээ тэр хайрцагтай алимнаас ингээл өгөхөр тэр алимны өнөр дээрээсээ гэрээр дүүрэн хан хийгээл айгүй гоё санагддаг байсан. Тэгэл багаасаа л ирнэ бүх тийм юутай хүүхтэй ч гэсэн тэрэнд ийм дур сонирхолтой тэрийгээр ингээд шагнаж урамшуулж тэр хүүхдийн одоо тэр бүхэд дуртай байх үнцийг нь одоо тавьсан болов уу гэж боддөг юм бэ. Хүчит бөхчүүдээр алдартай өлзий дүүрэг нутаг бол яахын аргагүй Увс аймаг. Түүхийн хуудсанд гаргасан амжилт ялалтаараа мөнхрөн үлдсэн алдартай авраг арслан заануудын эхлэл болж өмийг нээсэн хүн бол Монгол улсын начин Жотойн Гэлэг билээ. Тэгээ би бол 1962 онд Хов дотор 200 жил барьдаар аймгийн начин болчиход аймгаар явж хооронд өмнөх өмнөд очиж Элгээ начгийн гэрт нь одоо манай Увсын мөгч бүгдээрээ очсон юм аа машаатайгаа. Тэгэж анхудаа 62 онд үүдсэн. За барилдааны байдал бол их тошгийн ширүүн барилдаантай баруугаараа сэнч гэж авдаг, дугтардаг, халдсан үлдэг. Хөдөлгөөнтэй 90 их ширүүн барилдаантай хүн. Тэгээд одоо тэр Увсын начин төлгөртөгтөө дархан авраг болсон одоо хожим нь тэр үед наадмын өнгийг тодорхойлж ясан Батсуур аргыг хайж начин болсон. Тэгээд зугаагийн даванд Чөлтөмсөрийн юм астан юмудаа нэг хүн авсан юм шиг тэгээд нүдэндээ гэмтэл авсан юм. Нүдэнд бэлтэрсэн гэж ингэж хэлээд байгаа юм. Тэгээд ямар ч байсан нүдэнд том гэмтэл аваа тэгээд 92-өөс хойш наашаа явж барилдахгүй болсон тийм учиртай. А би бол хожим 68 онд Улаанбаатар хот дээрээ манай аймгийн арслан намдаг гэдэг аль цөмөрөөс угцхаагаад бид одоо нэг орой их сайхан ярьж бүхэн тухай ингэж ярьж ясан. Тэгээд одоо ерөөсөө Гэлэгхон ам руу хараад бид хэд ерөөсөө Баатаржаа бид нар бүгдээрээ хайдан байдгүй гэж тэр хүний барилдааны тухай сонсч ирсэн юм. Улсын наадмын барилдсан тухай. 11 он манай аймгийн гай болоход энэ зургуудыг зурвалж энд дэлгүүлж байлаа. Тэгээд энэ зургуудаас аав хүү ах トゥ ийм дөрвөн нэг гэрээдээс төрсэн дөрвөн хүний зураг байхгүй. Тэр бат хоёр хүний одоо баяны авраг гандагт хоёр байна да. Бусдууд нь тэгээд нэг яриад өөр удаа содын хүмүүс байдгийг. Энэ бол сайхан. Жотойн Гэлэг эд барилдаж явахдаа зэгсэн бэртэй нэгэн байсан гэдэг. Усан дунсан морь шидэж гаргасан. Шуудай гурил сугдсан том чулуу өргөсөн гэд түүний бэр хүчээр гаргасан домог мэт үйл явдлууд олон бий. Миний таньдаг хүн надад Гэлэгхон тухай яриад бэр чадлын тухай нэг хэлсэн үг байдаг. Тэгээд Гэлэгхон бол нэр байсан юм байна да барилгын материалыг. Тэгээд бүдэг 2 литр бүдэг аваач ийн ажлж гэсэн. Тэгээд олсон чи бүдэг байна хажууд нь том бүдэг байж байна. Тэгээд 2 литрээс ав бий гэсэн чи байхгүй гэхлээ. Золгоогоо тэр бүдэг нь яруудсаад шидэд өгсөн гэж. Тэгээд хажууд нь тусаад тэгээд энэ чи 2 литр өгөхгүй юм байлгүй гэж босоод авсан чи бүтэн одоо 20 кг бүдэг байсан. Тэгээд том кил байсан. Килдээгээр ингээд гараараа зөв хөнгөн юм шидэж шидэд өгсөн гэж ярьдаг. Тэгээд тэр гартаа нэг ширүүн бэртэй хүн байсан юм шиг байгаа. Гэлэг наачны хамгийн том охин Дарсүрэн гэж манийгээр гэрүүл болсон бай. Тэгээд одоо түүнээс манай 5 хөгттэй 2 охин 5 хөгттэй. Одоо манад тэр одоо хадмаа уйлж бид надтай их хүүч хөрдөг тийм байсан. Тэгээд одоо тэр ховдон голд эмээлт мөр урсан нусаад ирсэн эмээлт азартаа мөр. Тэгээд уурын тосоос огсчагаад над цулуураас нь татаад дөхүүлжгээд нэгээс хөдрийн мэлчрээс аваад хойноос нь чөдрийн хүмүүнээс аваад их хол шидчихлээ гэж явна. Тэгээд тэр аймгийн наадманд өгжээлв. Тэгээд тийм би бас тийм бирэн тэгж бас үз чалгаж ялээ гэж ярьж байсан юм наад. Өглөө бол их эртдэг сургуулийн нэр хоёр шуудаг урлаг зүгээр ингэж хоёр талдаа
Тэр ингээд самбарчил ингээд машинаас буулгал явждаг. Bir духан тийм алсын хараатай сайхан золбоолог залуу байсан юм да. Энэ чулууг өргөсөн гэж манай хов цомын Ахмад дайчин Бадаа гэж одоо нэгдэлд олон жил жолооч ирсэн. Тэр өвөө маань надад энийг бүр түүх болгож ярьж өгсөн. Тэр ярьсан цагаас нь хойш би одоо энийг миний аавын өргөсөн чулуу гэж би бодож явдаг. Бадаага залуу байхад аав энэ дэр тусландаа ирж волейбол тоглодог байсан залуучуудтай. Тэгээд тэр залуучууд тэндээс хаднаас унсны чулууг ийш өргөж тавьсан байгаа. Доотлынхын залуучууд авчир тав аав энийг өргөж тавьсан гэж Бадаага над бүр түүх болгож дурсаж ярьсан. Тэгээ аавыг бол одоо тэр тухайн үед бас одоо тодорхой хэмжээний хүч чадлын шалгах тийм зорилгоо нөгөөдөл үеийнхэн залуучууд нь яахгүй хэлээд тэгээд яхаа бас залуу хүн бас барилдсан улсын цолтой хүн бас тодорхой хэмжээний хүч чадлаас олсон байх гэж би боддог юм л да. Тэгээ одоо энийг манай нутгийнхан бол гэлэг начны өргөсөн чулууг дурсан ярьж боддог юм л да. Нэгэн зуунд амьдарсан нэр алдар нь хэдэн зуунд мөнгө хөрч яваа. Баруун Монгол нутгийн алдарт бүгд наримдах Монгол ард улсын начин Жотон гэлгийн өрөөдмас Монгол улсын даян авраг, Монгол улсын харцаг, Монгол улсын начин аймгийн зан аймгийн харцаг цэргийн начин сумын зан цолтон дөрж Увс аймгийн ховд сум угаасан ус унсан газар алдаршуулан дуудуулж аавынхаа өвөөгийнхөө нэрийг сүлдэт хэлийн баган шиг түшиж явна. Сайн хүний үр сүүтэй гүний унаг хэмээн монголчууд бид ярьдаг билээ. Бүхний түүхэнд бол яхаа бөхөө гэж босхоо гэж бодоод аавдаа зөрүүлж юм аваад манай ах дүү нар гэж босгосон юм аа. Бөхөө яхаа бид нар бол байгаль дэлхийг шүтэн биширч амьдардаг монгол хүнд овон дээр гараад одоо энэ баруун хязгаарын ховд алтуу баруун ховд баян үйлгийн увсын одоо нутаг бүгдийн оройндоос харагддаг. Хүн бол ер нь нөгөө байгаль дэлхийтэй холбоотой гэдгийг энэ овоо босгосноос хойш би одоо мэдэрсэн. Тэгэхээр жишээлбэл одоо хүүгээ босгоод энэ дэрж одоо нутгаарнаас одоо инженерийг авах. Бас өөрийнхөө бодлогоо байгаль дэлхийд шүүмж ярих. Иймэрхүү одоо сэтгэл санааны янз бүрийн асуудлуудыг одоо бас төвлөрүүлэх хэрэгтэй юм болов уу? Цаашдаа дараагийн ирээдүйн залуу хөгчүүд тодорхой хэмжээний бишрэл сэтгэлийнхаа тэнхийг сайжруулах зорилгоор энэ овоон дэрж мөргөж манай аав бол одоо анх удаа энэ нутгаас улсын цол авсан учраас аавдаа зөрүүлж одоо ийм аав босгосон. Гэлэггүй гот байсан. Нэг том бахархал бол одоо Батсуур авраггүй. Ингээд 3 үед дамжаад тэгээ 3 дугаар үеийн улсын авраг болно гэдэг бол ерөөсөө энд бол маш хүчтэй ген яваад байна гэсэн үг. Одоо энэ сайн генийг энэ жигтэн авч чадгалж явна гэдэг бол бас одоо эдний удмынхны монголчуудын өмнө хүлээсэн том үүрэг. Бэлэг вайн ачцээ зэнцэр энтергээл эдгээр цаашаа энийг бол дандаа хилж өгч авч явах хэрэгтэй байна. Энэ хүний одоо өрсөд ачцээ болж явж байгаад одоо маш их бахархаж байна. Энэ хүн байж аж одоо бид нэр бий болсон. Энэ хүмүүсийн одоо буян заяа түшчиж одоо энэ сайхан авраг гэж их юм томцоолыг одоо манай энэ удамд ирсэн болоо гэж одоо бас үргэлжлэж бодож явд юм аа. Жаргаж байгаа наран ургахаас илүү сайхан орчлондох Жотон гэлэг хэвэх ардын хувьсгалтай нас чацуу аавын хүү амьдэрсэн шиг амьдэрч хэзээ ч дахин давтагдчихгүй өөрийн гэсэн өнгө төрөх ноён нуруутай гайхамшигт түүхэ үрг хүүхэд ачид зээнэр нутгийн зон олон монголчуудаа үлдээжээ. Би тэнгэр шиг явлаа. Тэглээгээд хөрсөнгүй. Би
тэнгис шиг явлаа. Тэглээ гээд салгисангүй. Монгол улсын начин Жотойн гэлэг. Монгол улсын начин Жотойн гэлэг. Манлайлан дэвэгч мандан бадрах машуугахан шигтэй ургаан ихүү цалан дуудагч өнөдан жинийн дайсагнанта алан төмөн ардын хадунда сонцугарын шалгарч шандас